За энэ хуулийн хэрэгжилтэй асуудал би урд 4 жил бас энэ ажлын хэсгээр ороод ажилласан мал махны экспортын ажил тус хамгаалалт газрын нутгийн тухай хуулийн хэрэгжилтэй асуудал. Гэтэл сая инквайр сайчин ярьж байна. Ер нь салбарын агентлаг газар хэлтсийн дарганаар тайлан өгөө эрүүл өгөө гэсэн юм асуулт ч байгаа байхгүй. Хийсэн ажил нь байгаа бид мэдж байгаа юм чи тэгсэн мөрдлөө хэрэгжилтгүй тайлан өгөө гэдгээр ингээд тусгаад явчихдаг. Салбарын сайдуудын улсуудаа бас хариуцлага тооцох юм одоо энийг ярьчимжүүлэхгүй нөхөр болохгүй нэ. Би амсагт сайд бас энэ анхаарч ажиллах байх гэж бодож байна. Нөхөр одоо салбарын тийм улсуудыг хариуцлагагүй байдал. Нөгөө талаар энэ засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дээр онцгой анхаарал шаардлага тавьж явахгүй болохгүй нэ. Бид бас улсын хурлын там газрын хяналт шалгалтын газар та бас нэг эрчимжүүлээд он гарсны дараа жилийн эцсийн тайлан дээр бас онцгой анхаарч ажиллах гэдэг хэлье.